Монгол Ард намын 31-р их хурлд төлөөлөгчийг сонгогдлоо. Энэ их хурл маань миний хувьд 5 дахь их хурл байна. 2005 оноос хойш оролцсон. Тэгээд дунд нь 2 их хурл буюу төрийн алба хашижсэн. Сүүлийн 21 30 дугаар их хурлд орж чадаагүй. 30 хурлууд нь бүгдэнд төлөөлөгч орж ирсэн. Тэгээд энэ удаагийн хурл маш өргөн бүрэлдэхүүнтэй. За бас нэлээд олон асуудлыг шийдсэн ийм одоо хурл болж байгаа онцлог байна. Тэгээ ер нь бол сая сүүлийн 2 сарын хугацаанд бас манай намын бас асуудал мэдээ нийгмийн одоо голд орлоо шүү дээ. Нийгмийн анхаарал төртлөө. Тэгээ энэ бүх тулгарсан энэ сорилтуудыг манай нам ингээд даваад гарч байгаа зүйлийг баяртай. Тэгээд шинэ удирдлага маань залуу хүн ирч хүчтэй хүн бас хийдгээс залууч гэсэн маш туршлагатай хүн л дээ. Яагаад гэвэл 2012 онд нийслэлийн намын дарга болоод миний удирдлаганд учрал дарга ирж ажиллаж байсан. Улс төрийн хэлсэн даргаар. Тэгээд би олон залуучуудад бол санал тавьж байсан. Тэгээд ихэнх нь тухайн үед бол нам ялагдсан байсан учраас хойш суусан. Тэгээд учрал маань нэрж яг тэр хүнд үед ялагдсан. Тэгээд Монгол Ардын нам хосголтой гэж 2 хуваагдсан. Намын гишүүд намаасаа нүүр уруулсан. Намын ярих хүн орж ирдэггүй байсан. Тэр үед битээр хамт ажиллаж байсан юм аа. Тэгэхээр манай учрал дарга маань дунд баг дунд одоо шатанд ажиллаж байсан маш их туршлагатай хэдийгээр залууч гэсэн. Тэгэхээр энэ одоо өнөөдөр намд үүсэж байгаа нөхцөл байдлыг бол зэгсэж чадна гэж бодож байгаа. Ийм нийтлийг хангаж ажиллаж чадна гэж бодож байгаа. Тухайн үед бид нар ялагдсан байхад хуваагдсан намыгаа нийлүүлэх гэж ийм нийтлийг бас итгэцэл ийм нийтлийг гэж аян өрнүүдэд бүх үүрүүдээр яваад захин одоо энэ өнөөдрийн бүх энэ захин бүртгэл захин юуг бол бид нар анх хийжсэн шүү дээ. Тэгээ одоо яг тэр бидний яг суурийг тавьжсэн бүх одоо үйл ажиллагаа өнөөдөр ингээд төгс болоод ингээд явж байгаа төлөв баяртай байгаа. Тэгээ би учралтай амжилт хүсэж байгаа. Бид бүхэн бол бас бид зал одоо 10 хэдэн жилийн өмнө болчихсон шүү дээ. 12 3 жилийн өмнө бид нараас ярьжсэн тэр одоо ажлууд маань ингээд үйл хэрэг болоо явж байгаа төлөв баяртай байгаа. 80-аад оныхоо одоо хүч төрж орж ирлээ гэдээ бас зарим хэсэг нь бас тэгж харж байгаа шиг байна. Яг ингээд үеийн хоорондын нэг юу шилжилт болох гэж энэ төр гэж ярьдаг. Ер нь бол Монгол Ардын нам Ахмад дунд залуу ил алтай хэлхэн дээр оршдог шүү дээ. Ийм нэг хитрхийн нэг одоо үеийн төлөөлөл давмгаалах юм бол бас ингээд ямар баланс алдагдаж шүү дээ. Ер нь сая ингээд харагдлаа. Ахмадуудыгаа туршлагатай хүмүүсийг ер нь бол жигээд одоо хаан намд нэг өдөр ажиллаагүй хүмүүс тэ хуралд одоо намын хариуцлага албан шалгалт тавигдаад ингээд ихэр угаасаа баланс алдагдчих. Тийм учраас бол ер нь өчтөр учрал даргын хэлхэлдэж харлаа. Одоо баг дунд шатанд ажилласан хүмүүсийг тийм ээ. Одоо сонгон шалгуулж дэвшүүлж их баг хуралдаа дэвшүүлж хариуцлагатай албан шалгалт тэ томилох. Ийм одоо гарч ажиллана гэсэн. Энэ нь бол бас намын гишүүдийн дэмжлэгийг сайн авсан бахаа гэж бодож байгаа. Тэгтээ нөгөө ер нь бол одоо төдийгөөс өдийг хүртэх одоо сүүлийн он жилүүд бол оюун нам руу эсгэлэн болон одоо та өөрөө бүх мэтлэн та бүхний залуучууд бас энэ намын бас нэр хүндийг одоо өдий зөртэй болох одоо за олонхын одоо санал авах тий сонгуул альва юм одоо дандаа амжилттай явж ирсэн. За энэ амжилтыг ер нь бол ингээд баттгах одоо энэ удирдлага цааш нь бол ингээд бас энэ намын нэр хүндийг одоо цэвэр авч явах цэвэр байлгах хэлтэй юм. Ер нь яг манай ах энэ нийгмийн сүлжээнд нэг өрсөлдөгч өөртөө хамт зэгсэж өрсөлдөгчтэйгээ бас ингэж харлуулж тэгээд тэр харлуулсан бол бас өрсөлдөгч дарж авах ийм одоо улс төрийн бохир технологи бол маш их эрчтэй явагдаж байна. Тэрний хамгийн баг анхны зодиос жоо сошиалын анхны өгөөш нь анх 60 тэрбум хийгээ зохион бүл хэрэгээ гарч хэлсээр бас ялт тулгаж тэгээд 7-8 жил би чи одоо шалгагдаж бүх шалгаа газар байхгүй тий бүгдийг шалгуулад ирлээ. Тэгээд ямар нэг гин буруугүй хэрэгсгүй болоод одоо ингэ буцаад намын гишүүнээс сэргээгээд тэгээд намынхаа хүр төлөөлөгчөөр оролцоод явж байгаа. Энэ бол юу гэдэгтэй нэг эргэж ирж нэг уст дарга шиг ашиглаж байгаа биш бас үлдэх үр хөвгттэй тийм ээ ээж автаа. Тэгээд миний хүү ямар ч байсан миний аав ийм хийгээгүй гэдгийг бол бас батлахтай байцтай. Энэс шүүгд эргэж ирээд буцаад дарга хэрэг хийх гээд байгаа биш. Зүгээр энэ бол хүний хувьд бол бас зам мөрөө бас нэг өнгөснөө нэг хард өгнээд одоо ирээдүйд бас
одоо харьцангуй бас алуу юм байна гэж юм бас тий. Тэгээд надад энийг дүгнээс сууж тэгээд ямар ч хэсэг эргэж ирж одоо намын хамт олоноор нийлээд гин буруугүйгээ тогтоолгоод гэдэгс барьж байгаа. Би зөв одооний хил аманд ороод байгаа залуучуудыг яваа шалгуулчаад гэж бодож байна. Шалгуулчаад. Үнэхээр буруугүй юм бол. Тэгээ эргээд ирэх чинь сайхан байд юм байна. 8 жил орчмаар шилжүүлсэн гэдэг. Тийм ер нь бол 16 он гэсэн шүү дээ. 16 оноос хойш энэ ирэх чинь тэр 60 тэрмийн гих тэр зохион бүтлэг хэрэг чинь явсаар байгаа. Тэгээд нэгэндээ нийгэм тийм одоо ойлголт төрүүлсэн чинь заавал одоо ял одоо юу хүн ингээд тэгээд явсан. Тэгээд тэр нь бол хэдийгээр хүч төрж ингэж явж байгаа ч гэсэн тэгээд үнэн ялдаад юм байна. Ямар ч байсан тэгээд хэрэгсэхгүй болоод ингээд ирсэн. Одоо бол ингээд бүх юмыг одоо хаагаад зэгслээд ирлээ гэж бодох хэрэгтэй. Одоо ер нь бол өөрөө болоод нийс арсан намын Нийсээ ардын Монгол ардын намын одоо би зүгээр юу гаш төлөөлөх шүү дээ. Хотын намын дарга хийжсэний хувьд хотын намны дарга хийжсэн хүмүүс бүгд квотор орж байгаа байхгүй. Тэгэл квотор би өргөдөж одоо төлөөлөгчөөр сонгогдож орж байгаа гэсэн үг. Одоо би зөв Сүхбаатар дүүргийн 1-р хорооны юм шүү дээ. Намын гишүүний бүртгэлтэй явдаг юм л дээ. ер нь бол цаашдаа одоо сонгуульд ер нь бас төдөө хэр идэвхтэй байна гэж бодож байна. Гой одоо нөхцөл улс төр гэдэг юм дээр би тийм нэг хэсэг дээр улс төрийн нөхцөл байдал дээр бид нар зөв дүүшилгээ хийх ёстой. Энэс ч одоо би тэхийн тул дөнгөнд гэдэг тийм байхгүй. Ямар ч байсан нам маань ихтэй зэгсэх ёстой. Үйл ойлгосоор ажиллах ёстой. Тэгээ нам хэсэгүүд энийг дагаад манай нам хямарчхаас тэгээд улс орны тий ажил төрийн ажил зогсоод шүү дээ. Энэ төрийн ажил зогсох гэсэн байхгүй. Тэгэхээр хэн нэгний их ашигаас илүүтэй бусдын одоо их ашиг бас хөндөгддөг учраас нийтээрээ одоо хамт олноороо ингэж энэ улсынхаа хөгжлийн төлөө улсын хөгжлийн төлөө энэ улс төрд орж хүчээ үүсгэх баг. Тийм учраас энэ намайг бүгд ямар нэгэн байдлаар энд очиод одоо энийг ингээд зэгцлээд яваад тах гэх юм бол би дасгалж байхгүй явна. Мэдээж өөрийнхөө боломжийн одоо хэмнэлд зүтгэх гэж бодож байгаа. Гэхдээ энэ бол надаас хамаарахгүй зүйл шүү дээ. Би зөвхөн хэдийгээр надаас сэтгэл сайхан сэтгэл байлаа ч гэсэн. Тэгээд нам одоо юу гэдгийг яв гэж би намыг яв гэсээс суу гэсээс суугаад болгох нь болжлоо гэсэн тийм төлөвлөө. Намын удирдлага ямар шийдвэр гаргана. Тэрийг дагаад явна гэж бодож байгаа. 60 тэрбум дээр ер нь тэгээд хүний буруу болж таарсан бэ. Тэгээд ер нь бол гүтгэлэг болж таарсан. Тэр ер нь яг юу гэж шийдвэр гаргасан бэ? Ерөөсөө тэр эмчийн бүрдгүүнгүүгээл тэгээд одоо байсан одоо хэрэгсгүй болсон шүү дээ. Зүгээр хүний ярьсан юмны төлөө тийм ээ ярьсан хүний яриаг сонссны төлөө тэгээд яаж шийтгэл авах юм бол одоо зүгээр бодоод үзтээ хүнтэй ингээ яриад тэр хүн ярьсны яриад ямар нэгэн үйлдэл ямар нэгэн одоо төлөвлөгөө одоо ямар нэг тим авах тийм бодлого зориггүй байгаа учраас тэр тэгээд батлагддаг юм байлаа дээ. Тэгвэл тэр 60 тэрбумын асуудал ер нь оргуу хоосон одоо зүйл дээр л одоо та нар олон жилийн турш халагдаж юм шиг. Тэр улс төрөд яг улс төрийн л одоо акцийн бас сэдв гаргасан юм. Тийм л юм биш. Нэг юм асууж уушлаараа одоо яг шинэ удирдлага дээр бол бас яг монголчууд бас сайн зүйл харж байна л да. Одоо очлогыг бол одоо хар пиар дээр илэрхийлж гарсан хүн. Тухайлбал цангийн ахын дээр эрдэнэ чимгийн одоо тийм өрсөлдөгчд ахын бол эрдэнэ чимгийн дээр арга тамхи гэдэг асуудал сууж гаргаж ирсэн юм. Тэр худлаа. Огт үндсгүй худлаа шүү дээ. Тэр задлсан нь өөрөө тэр бичээд байгаа уянгаач өөрөө шүү дээ. Тэгээд өөрөөсөө зайлуулахын тулд тийм зохиомол тийм юм ярьсан. Тэрэн дотор миний нэр хүртэл орсон юм чилээ. Тийм. Учрал сандаа явууч гэсэн чиг шиг тийм. Амарч орон үндэсгүй юм явж. Тэр бол тэр эрдэнэ чимэг гişээ өөрөө мэддэг юм байлээ. Тэр уянгаа задруулж өөрөө тэгснийг мэддэг юм байлээ. Уянгаа тэр одоо акцийг л өөрөөсөө зайлуулах гэж тийм ярьд юм шиг л шүү дээ.